Сайн байцгаана уу сонсогчдоо. Про подкастын 86 дахь дугаар эхэлж байна. Би та бүхэндээ гадаад улсад боловсрол эзэмшиж ирсэн прокуроруудынхаа туршлага мэдээлэл, үнэтэй зөвлөмжүүдийг цуврал болгоно бэлтгэн хүргэхийг зорьж байгаа лээ. Ингээд энэхүү цувралын 4 дахь зочноор улсын ерөнхий прокурорын газрын гадаад харилцаа, эрх зүйн тусалцааны хэлтсийн хяналтын прокурор Ган Түвшин оролцож байна. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Подкастын урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн танд баярлалаа. За баярлалаа. Танд бол нийт сонсогчдоо энэ өдрийн мэндийг хүргэе. За та аль улсын ямар сургуульд ямар эрдэнийн зэрэг цол хамгаалсан бэ? Би гадаад улсад бакалавр болон магистрийн зэрэгээр суралцсан. Эрх зүйн бакалаврын зэрэгээр Тайваны үндэсний их сургуулийн хууль зүйн сургуульд суралцж төгссөн. Тайваны үндэсний их сургууль нь одоо ранкаараа дэлхийн одоо шилдэг 100 их сургуульд бол тогтмол ордог. Олон улсад нэр хүндтэй тийм том сургууль л да. Энэ жилийн ранкаар харах тэр ойролцоогоор 70 дугаар байранд бол жагсаж байсан. За харин магистрийн зэрэгээ улсын хүний нөөцийн хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаад Японы Кюшугийн их сургуульд суралцж төгссөн. Кюшугийн их сургууль нь хуучны одоо Иханы 9 их сургууль буюу одоо Imperial University-гийн нэг нь. За Иханы 9 их сургуульд бол одоо дэлхийн алдартай том сургууль багтдаг л да. Тухайлбал одоо Токиогийн их сургууль байна, Сөүлийн үндэсний их сургууль байна. За миний сурсан одоо Тайваны үндэсний их сургууль бас нэг нэ. Миний магистрийн судалгааны ажил гэвэл Монгол улсад цагаан захтны гэмт хэрэгүүдийн эсрэг ял 8-аас тогтолцоог хөгжүүлэх нь сэдвээр хийгдсэн байгаа. Ер нь одоо олон улсад хүлээн зөвшөөрөх тийм академик судалгааны ажил гэдэг бол өөрөө их нарийн зүйл юм байлээ. Яг өндөр түвшинд тийм судалгаа хийх арга барилуудын талаар бас гадаад улсад одоо тэр том мундаг профессоруудын удирдлага доор суралцахаас нааш ер нь одоо биедан суралцах маш хэцүү баг боломжгүй зүйл байт юм байлээ. Тэгэхээр GDS хөтөлбөрт ер нь магистрийн хөтөлбөрт суралцахад нөлөөлсөн гол хүчин зүйл юу байсан бэ таны хувьд? Хүн өөрийгөө одоо тогтмол хөгжүүлэхгүй бол тэгэл нэг л мэдэх тэр юм бол зэвэрдэг. Намайг оюутан байхад манай нэг багш хэлж ирсэн юм санаанаас ерөөс гарддаг юм л та. Яг одоо хүний бие бол тэр чигээрээ ерөөсө булчингуудаас бүрддэг гэж. Хөгжүүлэхгүй булчин бол угаасаа жам ёсороо тэгэл агшдаг те. Үүнтэй адилхан бол хүний тархийг бас дасгал хийж хөгжүүлж байхгүй бол тэгэл тархины булчин агшна л гэсэн үг. Энэ утгаараа одоо өөрийгөө тогтмол ер нь хөгжүүлэхийг ирмэлцдэг гэхүүдээ. Тэгээд олон улсын нэр хүндтэй том сургуулийн тэр мундаг профессорудаас үнэтэй мэдлэг тэр ур чадрыг сурч авахыг бол байнга л бодож явдаг байсан. Тэгэхээр энэхүү хүний нөөцийг хөгжүүлэх Японы засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр буюу GDS хөтөлбөрт хамрагдахад ямар шалгуурууд тавигддаг юм болоо? GDS тэтгэлгийн гол шалгууруудын нэг нь бол хэлний шалгуур байдаг. За англи хэл гэсэн үг. Яг хэлийг хэрхэн суралцах талаар бол хүн болгон хангалттай мэдээлэл авчаа гэж бодож байна. Одоо сошиал орчинд ч юм уу эсвэл цахим хуудасуудаар хэлж сурсан хүмүүс бол өөрсдөө туршлага бол хангалттай хуваалцсан арга барилуудын талаар бол зөндөө мэдээлэл өгдөг. Тийм учраас энэ талаар хоёулаа ярьснаас илүү одоо бус анхаарах зүйлийн талаар ярилцъя гэж бодлоо л. GDS тэтгэлэгт хөтөлбөр нь бол жил болгоны намар зарлагддаг. Намайг материалын өгдөг жил бол 9 сард зарлагдсан санагдаж байна. Тэтгэлэг зарлагдсанаас хойш сар гармын хугацаанд бол материалыг бүрдүүлэх шаардлагатай байдаг. За ерөнхийдөө бол 9 сарын 1-нд зарлагдлаа гэхэд нэг сар гармын хугацаа хэрч 10 сарын 15 ч юм 10 сарын 20-ны дотор бол материал хүлээн авах эцсийн хугацааг тогтоож өгсөн байдаг. Энэ хугацааг бол цаад талаас японочууд бол энэ материалыг бүрдүүлэхэд нь бол зориулж тийм тооцоололт өгсөн юм шиг санагдсан л та. За яагаад гэвэл GDS-т материалыг бүрдүүлэхэд хамгийн чухал зүйл бол судалгааны санал бичих хэрэгтэй байдаг л та. Нэг ясандаа бол Японд хууль зүйн магистрийн чиглэлээр одоо 2 жил суралцахтаа ер нь судалж дуусгах тэр одоо судалгааныхаа саналыг өгнө гэсэн үг. Хүмүүс одоо судалгааны саналыг хэрхэн бичих ёстой вэ те? Яг одоо бичихтэй юун дээр нь төлхөө анхаарах шаардлагатай вэ гэх мэт бол байнга л асуудаг. Тэгэхээр яг хоёулангийнх нь бас ярилцах хугацаа бага байгаа учраас судалгааны саналыг хэрхэн бичих талаар бүрэн дүүрэн бол зөвлөгөө өгч амжихгүй байх. Тэгэхээр товчхондоо бол анхаарах шаардлагатай зүйлсийг нь одоо өөрийнхөө хэмжээнд сонсогчдоо хуваалцъя гэж бодлоо. Зарим хүмүүс одоо гинт нэг гоё зүйл гаргаж ирээд үүнийг би судалмаар байна гэдэгт зүтгээд байдаг.
Нэг ясандаа бол сэтгэл хөдлөлөөрөө сэдвээ сонгож байна л гэсэн үг л дээ. Тухайлбал нэг өндөр хөгжилтэй оронд дөнгөж хэрэгжиж эхэлсэн А гэдэг одоо эргцэн системийг те Монгол улс шууд нэвтрүүлээ гэсэн тийм одоо судалгааны санал тавьсан хүмүүс зөндөл байдаг л та. Тэгэхээр энэ тохиолдолд бол миний бодлоор те тэр цаад Японд дах сургуулиудын профессорууд нь одоо тэр саналыг нь үзээд шууд татгалцсан. Яагаад гэвэл бодит хэрэгцээ шаардлага байгаа эсэх талаар нь судлаагүй байна л гэсэн үг. Иймээс миний гол анхааруулах зүйл бол юуны түрүүнд хууль эрх зүйн орчинд ямар асуудал байгааг баримттай гаргаж ирэх шаардлагатай. Ингэсний дараа одоо түүнийг хэрхэн шийдвэрлэх боломжтой вэ? Тэр гаргалгаануудыг нь гаргаж ирэх шаардлагатай байдаг л да. Япон улсад магистрийн зэрэгт суралцах хугацаа маань бол 2 жилийн хугацаа байгаа тийм. Судалгааны санал гаргахдаа зөвхөн нэг одоо 2-3 хоног ч юм уу эсвэл 2-7 хоногт судлаад гаргаад ирэх одоо тийм санал бичих юм бол мэдээч одоо цаадлаас нь татгалцах нь бол тодорхой шүү дээ. Судалгааны сэдвээ сонгохдоо маш чухал ач холбогдох шаардлагатай л да. Хэрвээ одоо энэ тэтгэлэг төлбөрт одоо материалаа өгөөд тэнцээл гэж бодож байгаа бол тиймээс одоо судалгааны сэдвээ сонгохдоо илүү одоо өргөн цаар өрөөнд судлах боломжтой тийм. Монголд зайлшгүй шаардлага хэрэгцээтэй эсвэл Монголд ч гэлтгүй яг Монголтой адилхан төвшний ийм хөгжиж буй улс орнууд тулгамдж байгаа асуудлын талаарх тийм сэдвийг сонгож санал бичгээр нь бол шаардлагатай байдаг. Таны суралцаж төгссөн Кюшугийн их сургуулийн ер нь бусад сургуулиас ялгагдах онцлог давуу талууд нь юу байсан бэ? Япон улсаас хэлж ярих гэж бодож байна. Япон улсын хувьд бүхэл салбар нь бол өндөр хөгжсөн. Өндөр хөгжилтэй улс л да. Эрүүл мэндийн салбар, нийгмийн салбар байна тий. Эдийн засаг, техник, технологи, одоо хөдөө аж ахуй бүхэл салбарт одоо дэлхийд ихний идэж жагсдаг тийм том улс. Өндөр соёл, ёс суртахуунтай нийгэм, хүмүүс нь одоо бие биендээ тий маш хүндэтгэлтэй ханддагаараа бол онцлог л да. Миний яг бакалаврын хувьд бол одоо Тайваны бүгд мэдж байгаа яг тийм том улс төрийн асуудалтай байдаг. Улсаар бол бас мөн л адилхан өндөр хөгжилтэй газар л та. Азийн дөрвөн баар гэж ярьдаг те. Сингапур, Солонгос, Хонконг, нэг нь бол Тайван байдаг. Яг миний суралцсан сургуулиудын онцлогуд гэвэл одоо Тайваны үндэсний их сургуулиас эхэлж ярил тэнд одоо Тайваны хамгийн л одоо шилдэг урдаа барьдаг оюутнууд нь суралцдаг. Тайван бол өөрөө жижиг арал мөртлөөсөө 23-4 сая хүн амтай бас юм нэлээд нэвтрал ихтэй тийм газар байдаг. За өөрсдөө бол байнга тийм дэлхийн хамгийн шилдэг их сургуулиудтай харьцуулж өөрсдөө одоо байнга хөгжүүлж явдаг. За яг одоо манай хууль зүйн сургуулийн багш нарын боловсролын түвшин бол маш өндөр байсан л та. За бараг л одоо 50% нь Харвард, Йелийн их сургуулийг төгссөн гэхэд хүмүүсний худлаа ярьж байгаа гэж хэлэхгүй байх. Тэр хүмүүс бол их даруухан байдаг. Одоо би л хамгийн шилдэг гэсэн байдлаар бол хүнтэй эзэж гэж харьцдаг. Тэр их хүндэтгэлтэй харьцдаг хүмүүстэй маш тийм одоо тусч хүмүүс санагдсан. Миний суралцсан Японы Кюшугийн их сургуулийн одоо англи хэл дээрх тэр хууль зүйн магистрийн програм нь Японоос гадна дийлэнх нь гадаад улсын иргэншилтэй тийм багш нар байдгаар бол онцлог байсан. Тухайлх юм бол одоо миний магистрийн ажлын нэгдүгээр удирдагч багш маань бол англи хүн байсан. Английн Кембрижийн их сургуульд докторийн зэрэг хамгаалсан тийм монд хүн байсан л да. Марк Фенвик гэдэг. За миний одоо хоёрдугаар удирдагч нь өөрөө Солонгос хүн байсан. Хансан хийгээд бас л монд багш байсан. Оюутнуудын хувьд гэвэл зөвхөн Японоос гадна Аз, Европ, Өмнөд Хойд Америк гэх юм одоо дэлхийн одоо бараг төв болгоноос ирсэн оюутнууд байсан л да. Яг намайг суралцж байхад одоо манай хөтөлбөрт Азийн орнуудаас гэх юм бол Хятад байсан, Таиланд, Вьетнам, Солонгос, Малайз, Мянмар, Филиппин зэрэг улс орнуудаас оюутнууд байсан. За Европоос гэх юм бол Герман байна, Австрали, Франц, Нидерланд, за манай хойд төрш Оросууд байсан. За Турк улс. За тэгээ Америк, Аргентин, Америк нэгдсэн улс зэрэг улсуудаас бол оюутнууд яг миний үед бол хамт суралцж байсан л да. Магистр, докторийн зэрэгт бол дандаа тухайн улс орнуудаа тийм практикт ажилладаг хуульч нар байсан хөвчлэн. Шүүгч нар нилээдгүй байсан, прокурорууд, за өмгөөлөгч нар. Үүнээс гадна бас бус төрийн байгууллагын албан агч нар тухайн улстай гадаад харилцааны яамны дипломатууд гэх юм эсвэл хууль зүйн яамны мэргэжилтнүүд, удирдах албан тушаалтнууд байсан. За ийм бол хүмүүстэй хамт суралцж байлаа. Яг одоо энэ JDS хөтөлбөрөөр одоо зөвхөн өөрийгөө хөгжүүлж суралцахаас гадна бас одоо олон улсад найз нөхдөдтэй болж танилын үрээгээ тэлэх, коннекшнаа нэмэгдүүлэх тийм том боломжтой байдаг.
За үүнээс гадна одоо Японы тэр JDS хөтөлбөр нь бол ийм байт юм лээ. Яг одоо JDS хөтөлбөрт хамрагдж байгаа бид нар одоо хүсэл гаргах юм бол яг сонирхсан тэр Японы төрийн одоо төрийн байгуулагч гэдэг юм уу эсвэл одоо гүйцэтгэгчтэй холбоо, өмгөөлөгчтэй холбооч гэдэг юм уу байгуулах үйл ажиллагаатай очиж танилцвал бүрэн боломжтой байдаг. Харамсалтай нэг би 19 он Японд явсан. 20 оны 2 сараас корона цар тахал гараад тэр чигээр хоригтой байсан. Тийм учраас бас тийм боломж төдийлөн олдоогүй нь жоохон тийм харамсалтай хөө дээ. Тэгэхээр энэ хүү хүний нөөцийн хөгжлийн хөтөлбөр буюу JDS хөтөлбөр зөвхөн хуульчнаар хамрагдах боломжтой гэдэг юм уу? Өөр ямар мэрэгжлийн хүмүүс хамрагдах боломжтой байдаг вэ те? Тэдгээр хүмүүст нь бас ерөнхийдөө ямар шалгуур тавигддаг вэ? Тавигдах шалгуурууд нь адилхан байдаг юм болов уу? JDS хөтөлбөр салбаруудын хувьд бол маш өргөн сонголттой байт юм лээ. Жил болгон одоо Монголоос тухайлбал ойролцоогоор нэг 18-9 хүн энэ тэтгэлэг хөтөлбөрт бол хамрагдаад явдаг л та. Яг миний үед бол 2 оюутныг бол хууль зүйн салбараас сонгодог байсан. Одоо бол 1 оюутан болсон билээ. Улс бүхий салбараас бол энэ оюутнууд бол тэтгэлэгт хамрагддаг. Сангийн яамнаас явдаг те. Өөр одоо барилга, хөгжил, хөдөлмөрийн яам ч бүхий салбараас. Тэр байтугай бүр хувийн салбараас хүртэл яг миний үед бол 2 хүн тэнцээд энэ тэтгэлэгт хамрагдаж байсан. Энэ тэтгэлэг маань бол өөрөө яг хуульчдад зориулаагүй яг одоо Монгол улсын хүний нөөцийг хөгжүүлэхэд чиглэсэн те бүхий салбартай хэрэгцээтэй бүхий салбарыг ингээд тэтгэлэг зарлахтаа угаасаа чагсаагаар бичсэн гэдэг юм л. Манай байгууллагын хувьд ярих юм бол прокурор туслах ажилтнууд те хуульчдаас гадна бол яг одоо манай санхүүгийн албаныхан те хүний нөөцийн ч байдаг юм. Ер нь бол материал өгөх ер нь бол бүгдэд нээлттэй л гэсэн үг л те. Тэгэхээр энэ хөтөлбөрийн талаар зарлал мэдээллийг ч юм уу те хаанаас олж хараад бүртгүүлэх боломжтой гэм болоо сонсогчдод бас тэр талаар нэг бага мэдээлэл хүргвэл. Японы JICA байгууллага байгаа. Монголд салбар нь. За яг Монгол Японы төвд офис нь байрлалт юм шиг байлаа. JICA-гийн JDS хөтөлбөр маань жил болгоны ойролцоогоор намар зарладаг. Тэгэхээр яг цахим хуудсан дээрээ бол байрлал байгууллагууд руу мэдээлэл өгчдөг. Намаг материал өгдөг жил бол манай одоо прокурорын байгууллагын прокурор цэгийн дээр бол яг энэ хөтөлбөрийн талаар бол зар байсан л та яг тэрний дагуу би харж байгаад материалыг бүрдүүлчихсэн. За тэгэхээр Тайванд болоод Япон улсад суралцаад иргэд их орондоо ирээд ажиллаад явхад таны ер нь ажил амьдралд гарсан хамгийн том өөрчлөлт юу байсан бэ? Япон улсад одоо англи хэл дээр хамгүй том сургуульд магистрийн зэрэгт суралцаад ирлээ. Тэгээд судалгаа хийх арга барилуудаас бас энэ зах зугаас нь суралцлаа. Англи хэлний төвшин маань бас мэдээж тодорхой хэмжээнд сайжрлаа. Хувь хүний үнцийн маань одоо өмнөхөөс илүү өссөн гэж бодож байна. Хувь хүний одоо хэрэгцээ маань ч гэсэн одоо өмнөхөөс арай илүү болсон гэж одоо найдаж байна л та. Ер нь энэ тэтгэлэг хөтөлбөрт хамрагдаж байх үед гэр бүлэрээ очоод те таныг суралцж байх үед гэр бүл нь тэнд амьдраад явах боломж байдаг юм болов уу? Тэр талаар нь бас мэдээлэл хүргвэл. Японы засгийн газрын JDS хөтөлбөрийн нэг онцлог нь бол тухайн тэтгэлэгт хамрагдж байгаа хүн өөрөө суралцахаас гадна гэр бүлийнхнээ бол өрх нээлттэй байдаг. Яг сая яг нэг хэсэг бас би түрүү ярьсантэй 2020 оны одоо хавраас эхлээл корона гэдэг Япон улс маань өөрөө хилээ хаацсан нэг хэсэг бол хүндрэлтэй байсан. Яг 21 оноос хэвийн байдалтай ороод оюутнууд маань ер нь гэр бүлийнхээ гишүүдийг өрж болдог болсон юм билээ. Миний хувьд бол өөрөө 9 сард очсон. Тэгээ араасаа гэр бүлийнхнээ ураад нэг 12 сарын дундуур манай гэр бүлийнх маань ирж ирсэн. Яг миний хүүхэд бол жоохон байсан. Хүүхдүүд бол тухайн улсынхаа хэлийг тухайн орчинд нь суралцахаар бол маш хурдан сурд юм билээ. Яг одоо орчинд нь байхаар бол хүүхдүүд одоо ойролцоогоор нэг 4-5 сар тэр хэллээрээ чөлөөтэй ярьдаг болоход энэ нь бол нэг буруутахгүй дээ. Япон улсад ер нь гэр бүлэрээ ажиллаад амьдраад суралцахад орчин нөхцөл нь хэр таатай байдаг юм бол? Тэнд бол бүхий л боломж болцоо нь бүрдсэн байдаг л та. Яг манай сургуулийн хувьд гэх юм бол яг хотын төвдөө биш хотын зах руугаа тийм нам гүм илүү 50 орчинд сургуулийн кампус маань байрлаж байсан. Кюшугийн төвөө нь одоо Фукуока гэж хот байдаг. Фукуока хотынхоо ерөнхийдөө баруун зүгт нь далайн ирэг дээр маань сургуулийн кампус байрлаж байсан. Тэгээд яг кампус дотроо бол оюутнууд сурахад нь зориулсан бүх юм бэлэн байд. Анги тахиндаа ороод завсарлаханаараа бидаад суралцмаар байвал маш олон тийм бидаад суралцахад өрөөнүүд байдаг. За тэрнээс хавуулаад тэгэл номын сан бол маш өргөн сонголттой
маш том номын сонгууд бас байсан. Яг манай кампуст хэлтэл одоо юу гэдэг нийтдээ баг 4-5 номын сан байсан. Яг манай хууль зүйн факультетд өөрсдөө нэг том номын сантай. Тэгэхээр бол суралц орчны хувьд бол үнэхээр мундаг тий цаанаас бүх юм хангалттай бүрдсэн байсан. Гэр бүлийн гишүүд Япон улсад ирэх юм бол ажиллах боломж нь бол нээлттэй. Бид нар өөрсдөө бол ажиллах боломжгүй байдаг. Яг тэгвэл тэтгэлэгт хамрагдахтаа бол байгууллагатайгаа JICA-тай 3 талт гэрээ байгуулдаг тий. Тэгээд гэрээн дээр бол одоо хэрвээ суралц хугацаанд одоо ямар нэгэн байдлаар ажил хийх юм бол одоо гэрээгээ цоцлон гэж заасан. Тэгэхээр одоо JDS-ийн оюутнуудад бол суралц хугацаанд ажил хийх боломж бол ерөнхийдөө бол байхгүй. Тэгэхээр ер нь таны анх Тайвань улсад ч тэр Япон улсад ч тэр тэтгэлгээр суралцахад хамгийн чухал одоо тус болсон ч гэдэг юм уу те хамгийн гол нөлөөсөн зүйл нь бол гадаад хэл те. Тэгэхээр хамгийн анх гадаад хэлийг хэрхэн яаж суралцж байваа? Гадаад хэл сурах таны арга барил юу байсан бэ? Прокурорын туслах ажилтан прокурорын байгууллагад ажилладаг улсад ажилтнууд маань бол нэлээдгүй ачаалттай ажилдаг. Хүн болгон мэдж байгаа. Яг үүний хажуугаар одоо хэлний мэдлэгээ хөгжүүлнэ гэдэг бас тийм ч амархан зүйл бол юм биш л те. Хэрвээ тэгээд хэл сурах амархан байсан бол одоо хүн болгон л гадаад хэлээр усцаас олцсон яриад явж байсан байх. Миний хувьд бол хэл сурахад тодорхой золиос шаардлагатна гэж хэлэхээр байна. За өөрөөр хэлбэл одоо юу гэдэг нэг найз нөхдөд уулзаад суух. За эсвэл одоо гэртээ очиод гэр бүлийнхэнтэйгээ өнгөрүүлэх одоо тэр цаг хугацаанаас хасаад хэл сурахад илүү их хугацаа зарцуулж чадах юм бол тухайн хэл бол тэгэл аяндаа л сайжрна. Тэр бол цаг хугацааны асуудал. Яг энэ Английн Кембриджийн их сургуулийн хэлний факультетээс нэг судалгаа гаргасан юм билээ. Англи хэлний нэг төвшин нэмэхэд ойролцоогоор 200 цаг зарцуулах шаардлагатай байдаг гэж одоо тэр судалгаагаар гарсан билээ. Тэгэхэд миний түрүүн хэлсэнчлэн хэлийг бол тодорхой золиос гаргаад өөртөө одоо хэл сурах хугацаа зарцуулж чадах юм бол явандаа сайжрна л гэсэн. Манайхан англи хэл сурах курс дугууланд бол хвчлэн хамрагддаг те. Нэг сар ч юм уу, нэг сар хагас, 2 сар суралцсангуудаа тэр курс дугуулангоо бол хайчдаг. Гадаад хэл бол бидний одоо үндсэн их хэл биш учраас амархан мартагддаг. Тэгэхээр яг миний хэлэх зөвлөгөө юу вэ гэвэл хэрвээ та одоо тэр хэлийг сурахыг нэгэнт ирмэлцээд шийдсэн бол курст хамрагдлаа гэхэд доод төвшнөөс нь дунд төвшин өрөөд дээшээ агсан төвшин хүртэл нь үргэлжлүүлэн тийм системтэй суралцвал одоо илүү үр дүнтэй л гэж хэлэхээр байна. За үүнээс гадна бас курсээ одоо төгсчлөө гэхэд байнгын л тэр гадаад хэл дээр одоо мэдээ үздэг юм уу, подкаст ч юм уу, англи хэл дээр ч гэдэм одоо юм сонсч одоо өөрийгөө бас хэлээ мартахгүй тулд тийм тус одоо хэл дээр нь юм байнга үзэж явах хэрэгтэй. Ийхүү гадаад улсад суралцсан туршлага мэдээллээс бидэнтэй хуваалцсан танд баярлалаа. Ингээ подкаста таны хэлэх хамгийн дуртай үгээр өндөрлөё гэж бодож байна. Хэлэх дуртай үг гэхээс илүү одоо юмыг илүү өөдрөгөөр бодох дуртай байдаг. Манайх одоо бодол бэлээ олдог гэж ярьдаг шүү дээ. Тэгэхээр ер нь бол сайн сайхан зүйл бодож явах юм бол тэр нь одоо аяндаа л бүтнэ гэж итгэдэгтэй. За ингээд өнөөдрийн манай подкастт оролцож гадаад улсад хэрхэн яаж суралцсан талаараа үнэтэй туршлага мэдээллүүдийг сонсогчтойгоо хуваалцсан танд баярлалаа. За та бүхэнд бас подкастт урьж оролцуулсанд маш баярлалаа. За манай прокурорын байгууллагын олон нийтийн харилцаалтнаас энэ хөтлж явуулдаг Pro podcast маань одоо бараг тасалдгүй 80 дугаар дээр явж байгаа байх. Тасалдгүй одоо ингэж 2 жил гарам ингэж явна гэдэг бол бас амаргүй асар хүнд ажил гэдэг бол ер нь бол ойлгож байгаа тийм. Яг одоо манай байгууллага ч нэлээд хаалттай байгууллага. Тэгээ иргэдэд одоо юм чөлөөт одоо илүү ойлгомжтой байдлаар байгууллагынхаа үйл ажиллагаа онцлогийг таниулна гэдэг бол энэ бол маш том давуу талтай. Тэгэхээр та бүхний бас цаашдын ажилд нь бас өндөр амжилт хүсье. За баярлалаа сонсогчдоо та бүхэнд Pro podcast-ийн 86 дахь дугаар хүрлээ. Та бүхэн подкасттай холбоотой санал хүсэлтээ улсын ерөнхий прокурорын газрын олон нийтийн харилцаа албанд ирүүлээрэй.